Давалтыг гүйцэтгэлээ. За энэ өдөр нэг дөр гонцгүй. Давалтаар оноо сүүлийн тоглолт төр бүртгэн харагдсангүй. Дахин мөгс. Кадро изил амар төвшингс хоёроо бүгстойгоор тоглолт төгсөж байна. Баасан бол энэ утгаан дээр хоёрын алт нийлээ 60 та. Буян жаргалын давуулт холонгийн давуултууд тоглолт их нанаа. Сүглэн магад утгаа явсан. Хологчийн алт руу багсаа тоглосон. Жидапа Нагунон гэсэн хоёр тоглогч тоглож байна. Одоо Холонгийн давтгааныг хамгаалсан Шелби Пүлийн сойртууллаа. 3 тоглогч талбайд гарах зөвшөөрнө. Эмэгтэй 3 талбайд гарах зөвшөөрнө. Эрэгтэй 2 тоглогч талбайд гарах зөвшөөрсөн. За солонгосын бэржгэлтийн Ким Сонгён 20 дугаар төргөөс 20 дугаар төргийн дундаас одоо солонгос 3 дугаар төрөг дээр бүтэн ажиллаж хөөхнөлийн хэцүүл харагдаж байна. 3 элчин тоглолтод Артем Киселев 19 сарын 18-наас Дархуул аймагт элчин тоглолтоор тоглолтод эхэлнэ. За өнөөдөр мөг ороод ирж байгаа энэ жолоор дарсан довтгооны талаас намд довтгоогүй хөлсөнгөр явсан мөмөг төсөл хийлээ. Спорт мастер инх болтыг хөслөн Отгом юмны давуулт Холонгийн давтгаан дээр хаалт хамжтай болсон Жидапа татсан явж боломжтой бөмбөг надлаар ирсэн өмнөөр хөлсөнгөний давтгаа хэллээ. Холонгийн давуулт энэ бүрэлдэхүүнд Баянгороос их олон тоглогч харагдаад байна дахин мөгөөст. Давлагсан байр дээр намжилмаа гарааны бүрэлдэхүүнд Эрдэнэтийн Сүглэгмаа Баатарын холон Сэргэлэн Баатарын тоглолт харагдаад байна. Бонжирл давтгааны сул руу зориулсан. Энэ үед арын давтгааны гүндрөвтэй сайхан тоглож байна. Булган намар араас 2 хоббисын бүрэлдэхүүнд Вьетнам тоглогч Дмитрий 95-тай өндөр тоглогч бий. Амар төвшингийн бажиргал Монгол улсын гавь төгч олон улсын жирийн мастер Дэржин Солгоо гişin одоо яа орж ирэнгүүт нь давтгаанд явууллаа. Хаалтаар сулраад хамгаалалтаас ороод ирсэн. Хүслэнгийн давтгаа Соломон хаалтаар буцаасан нэргүй бөмбөгний хадаар орчихсан. Давтгаад ажиг орчлоо. Соломонгийн давтгаан дээр зэрлээд инх болтыг хүссэн хаалтыг оновстой тавилаа. Нэргүүгийн давтгаа дараагийн өмнөр хэрэгсгай нийлсэнгүй. Хаалтны голоор Холонгийн давуулт Мизэгүчи Юрика авалтын бөмбөгийг сайхан удаж авч байна. Холон дээр хамгаалалт бий. Анх цол үзэн юм. Тэгээд тоглогчдын үе. Сүглэг мадаар хаалаа тэнцүүлж явлаа. Талбайд гарснаас хойш 4 оноо явуулчлаа шүү. Довтгооны 4 оноо. Хойш нь талбайгаа онсонгүй оломо. Яа энэ давуулт төлөж явсангүй. Нямдаваг анаа үсэхгүй. 3 араас сатханд оролцох юм бол одоо хамгаалалт нь хэрэгтэй бол. Яа Шелби Пүлинстэй нэргүүгийн давуулт Нин жолрын давтгаа 2 алтнаас судраад орсон. Батчаргал хамгаалалт оновчтой. Хүслэнгийн давтгаа Нин жолрын давтгаа хаалтаас утсан 3.1 явлаа. Сүргэмаа 6 оноо. Нэргүй 7 оноо юм байна. 7 оноо авсан юм байна. Яа Батбаярын үзэн юм гараанаас энэ жолоор 5 оноо. Тэгэхээр ирэхэд өндрийн давтгаанууд дээр давтгаа яваад байгаа юм оноос том баг байна. Хаалтны гартаа давтгалаар олсон. Энэ жолрын давтгаа хаалтаа задлж эсэрдэг буруудаа нэргүй 2-ын дундор нэргүүгийн давтгаа Оломагаал судраад орсон Юркэг хамгаалалт 4-г олболтой ойртуулж олсонгүй сул явлаа. Урхачнаас бөмбөг нэргүүгийн давтгаа Содонбог багаар дээр одоо хичээлж явсан тоглогчийг Валилис спортоор сайхан давтан оруулсан. Жаргал сайхан багш. Эхний тойргийн хүснэгтэнд ижил алтаа төгрөгийн буян их таарахын дуусгасан. 2 дугаар тойрог эхлээд 3 ажил авлаа ижил алтаа төгрөгийн буян.
Өдөрлийн 4 дахь ажлаа авсан бас байр дэшиж яваа. Дархан Могус яа тэр давалт дахиад оноо да. Хүслэнгийн нутгаа. За Нинжадрын Аасандаа оломо хүслэнгийн нутгааныг алтар уцаасан сэрэг нутгаа оломыг алтны гартаа явуулцаа. Юрка Содмон Сүкгийн алт ард гоёлсон Анужингийн алтны дээгүүр тоглоо явж байна. За одоо жуда чөлөөт бүхэн төрлүүдээр хичээж исэн тоглогч. Ингээд Олили спортын сайхан тоочтой болчлоо. Ганц алтаа гарч ирсэн эргүүлсэн Юркагийн амгалтууд тун гоё байна да. Содмон оноо дахиад хөслөн Товтгоо сулхын явсан хизүүлэх боломжтой бөмбөг байна. Нинжадрын товтгоо дахиад алтны гартаа тоглож оноогоо авлаа. 21-1 дээр бариад авлаа уурхачин. За өнөөдөр 2 ч давуулт тоноо олгосон байгаа шүү улан. Бонжиргал пас оновчтой. Анужингийн товтгоо хуулангийн амгаалт оновчтой болсон оруулчлаа. Ороод ирсэн бөмбөгөн дээр арай долоомогийн товтгоо явсан. Оруулчлаа. Хаалтнаас ойлгоод авсан нэргүй. Хаалтны голоор алдцаа. 2-1. Араас нэргүүг нутгаа явлаа. 3-1 нутгааны Батбаярын үлзийн юм зогсоож тутхан бэмбийн давалтаар 4-4 эхэллээ. За 3 дээрч одоо 3 дээрч ажил авах боломж ойрхонд байлаа. Ражон саны тутгааныг их аврагын бүрэлдэхүүнд оролцсон байгаа 2 тоглогч. Энэ өдрөд манай тоглож байна. Жарспон хойд үдид албаны ерөнхийлөгчөөр хоохын бадамсран буюу урхашин үдийг үүсгэн байгуулагч эрхэм бас үдид албаны тэргүүнээр ажиллаж ирсэн. Яг 2000 оноос эхлэн гигон чансаг бол тун гоё дэшнэг гаргаж ирээд дараа үе өглөө шүү дээ. Дараа үедээ өдөөд өглөө шүү дээ. Тоглогчдод байхгүй атлетик гоё өсрэн дэсрэн ядралт ачаал бага он гоё дэсрдэг юм тоглогч. За тэр араас 2 дугаар нэг оноо булган амир. За дараагийн мөг цолон хөлөг давлаа 2 дөрөв дээр холбогч явсангүй тодорхой олдуулсан 12 оны зэрэг болгож олдуулж байна. За 25-9-оор дууссан нэг сет биш шүү энэ тойрогт эмхтэй тоглолт дээр. Агдугаар тэмцээнд хүрэл аваад 20 дугаар тэмцээнийг их хурдан зохион байгуулж мөнгө залгаж өсөж байсан цаг амжилт бий 2012 онд. Сүгдэмаа хуурсан Батчаргалын уралд Юрка гоё мэдрэлээ саяны уралтыг Камераг амгаалт хаашаа. За бидний тоглолт. За тайлбар тоглогч Бундасаг 60 паунд авалт хүсгэсэн. Дөрвөгөө оволт өгөөд буян жаргалын давтгаа явсан буян жаргал дээр Баатарын хулан хаагаад тоглолтын төсөлийг хийлээ. 25-12-оор